За нэг чат GPT-ний тухай видео хий гэж бодлоо. Ер нь бол чат GPT чинь хэмлээ ухааны generative AI буюу хэмлээ ухааны одоо контент бүтээдэг буюу хүний асуултанд хариулдаг чат хэлбэрээр анх бий болсон. Тэгээ яг хүн болго одоо мэддэг болсон ба хэрэгжилж байгаа одоо хаасайг л хэрэгэлдэг болж. Монголд ч их хэрэгжилж байна. Америкт ч их хэрэгжилж байна. Тэгтэл бас тэр чи юу гэж яриа сууж байгаа хүмүүс бас байгаа болохоор зэрэг ер нь бол хүн болгон хэрэглээсэ гэж бодсны үдсэн тэр зүгээр нэг жоохон видео хий гэж бодлоо. За одоо энэ хамгийн 22 онд ChatGPT эхлээд танилцуулагдал тэгэл тэрнээс хойш одоо шүүгэн болж байна шүү. Хамгийн хурдан 100 сая хэрэглэгчтэй болсон. Одоо тийм үйлчлэгээ болж чадсан ChatGPT. За тэгээд одоо олон юмнаар шилгүү эхлүүлээ. Гол юм нь бол хэмлээ ухаанаар интернетийн асар их мэдээлэл дээр сургалт хийгдсэний үндсэн дээр маш сайн мэдээлэл сантай болоод эндээсээ математикийн аргаар таамаглалаар тооцоолоод компьютерийн асар их хүчин чадлаар маш их олон боломжуудыг хэдэн зуун тэрлион их наядаар нь тооцогдох тооцооллыг хийсний үндсэн дээр яг нэг магадaltaй ийм юмны араас ийм үг гарч ирэх байх гэсэн үндсэн дээр ажилтдаг боловч одоо гарч ирж байгаа үр дүн нь бол үнэхээр гайхалтай. Тэгээд энэ яаж хэрэгжилж байгаа тухайгаа нэг жоохон жишээ хэлье гэж бодож байна. Тэгээд хүмүүс нөгөө яг жишээ хэлэхгүй болохоор зэрэгнэ юу юм бэ? Яаж хэрэглэх юм бэ гэдгийг бас мэдэхгүй байгаад байх шиг гэдэг. Тэгээд энэ талаар жоохон видео хий гэж бодлоо. За одоогийн байдлаар ингээд ямар чатладаг хэмлээ явах хамгийн сайн чат юу байна вэ гэдээ асуусан. За Google бол одоо бидний мэдгээр хайлтын систем. Тэгтэл одоо хамгийн эхлээд хэмлээ явахаар хайлтанд нь шууд хариулдаг болсон. Тэр нь бол одоо сүүлд маш их нэлээ хамтаа мэдээлэл өгöd идэг болсон болохоор тэрийг нь шууд харахад хамаагүй амар болсон. За тэгээ эндээс асуусан чинь зэрэг одоо хамгийн ерөнхий асуулт хариултын төрөлтөө болол ChatGPT хамгийн сайн гэж байна. Google-ийн Gemini бас маш сайн гэж байна. Microsoft-ийн Copilot сайн гэж байна. Anthropic-ийн Claude сайн гэж байна. За тэгээ яг ямар нэгэн детальчилсан буюу нарийн чиглэлээр юм асуух бол жишээлхэд эднэрийг сайн гэж хэлж байна. За би бол одоо ChatGPT дээр жишээ татгах байгаа. Тэрээс энэ одоо ChatGPT-г хэрэглэснээ үзүүлье. За ChatGPT-ээр бол зүгээр chatgpt.com гэж орчихно. Одоо тэр дарахад тэгээ анх орж байгаа хүмүүст бол бүртгүүлэхийг хүсдэг. Тэгээ имэйлээ өгөөл бүртгүүлчихэд болно. Тэгээ өнгөө хөлбөрөөр нь ашиглаад хангалттай сайн мэдээлэл өгч чадаад байгаа. За тэгээ би юм шууд асуухаас өмнө би жишээлхэд юу орой үед эндээс асууж хэрэгэлсэн байна вэ гэдэг жишээгээ хэлвэл хүмүүст их ойр тусах бах. Өнөөдөр би жишээлхэд энэ зүгээр хүүхдүүд хичээлдээ хэрэглэе гэвэл юм ойлгож авахтаа хэрэглэе гэвэл ChatGPT-г яаж ашиглах вэ гэдгийг жишээ татаад асууж үзсэн. За одоо ингээд жишээлбэл энэ асуултаа уншия. Дунд сургуульд үзсэн физикийн хичээлээ мартчихъя. Ингээд цахилгаан гэж юу вэ? Гол хуулиуд нь юу вүлээ? Айд бол ойлгомжтой тайлбарлаж өгнө гэсэн чинь ингээд маш айтайхан тайлбарлаж өгсөн. Цахилгаан болвол ингэж ийм юм аа, ингэж ажилдаг аа. Ерөнхийдөө бол усны урсгалтай зөөрлөж болно гэд. Тэгээд яаж бий болдог вэ? Юу хэрэгтэй вэ гэдгийг тайлбарлаад. Энэ жишээ нь. За доомын хуулийг хэлээд
Тэгээд гүйдлийн хүчтэй эсэргүүцэл гэж юу юм? Чадвал гэж юу юм? Гэх мэтлэнгээр маш сайхан тайлбарлаж өгч байлаа. Эндээс бол ойлгоход их амархнаар хэлж өгсөн шүү. За жишээлхэд одоо Америкт одоо аяллаа бизнес, оюутны виз рүү шилжихэд явах хэрэгтэй байгааг асуусан ч маш айтайхан хариулсан. За Тэмээний онцлог шинжүүдгээд Тэмээний тухай нэг YouTube-ын маш гоё контент үзээд англи хэл дээр байсан. Тэрийг хуваалцмаар санагдаад тэгэнгүүт нь зэрэг бичихээр зэрэг дүндээг ажил олоод байсан болохоор зэрэг шууд ChatGPT-д видеоныхоо линкийг өгөөд ийм видеог жоохон таамаглаад өгөх гэсэн чинь зэрэг тухайн видеог маш сайн ойлгоод маш зэгцтэйгээр гоё тайлбарлаж өгсөн. Тэмээ бол үнэхээр гайхалтай амттай юм билий шүү. За энэ бол жишээлхэд энэ миний өөр мэрэгжлийн юм байна. Spectate. За энэ веб хуудас орчуулах хүсэлтэд уулзсан байна. Бас мэрэгжлийн чиглэл юм байсан баха. За энэ word request болохоор зэрэг би өөрөө захиа имэйл биччихсэн тэрийг арай гоё болгуулах ажил хийлгсэн. За тэгэл одоо эртний Монгол эрхтэй гэдэг жишээлхэд эртний Монгол эрхтэй хүний зургийг гаргаж өгнө үү гэхэд нэг юм баатрын зураг зараад өгчөж байна. За крипто зах зээлийн тухай нэг ороож энэ нөхрөөс асуусан. Тэгээд биткойн Ethereum эднэрийн ажиллах зарчим, тэгээд криптогийн ирээдүйн чиг хандлага, ирээдүйтэй юу? Зүгээр нураа унчих юм уу гэл асуухад бол нэлээд сайн хариулж ирсэн. Би энэс бол тодорхой хэмжээнд сайн ойлголт авч чадчихсан. Чадсан шөөндөөс. За мөн ингээл хуучны хар цагаан зургийг өнгөт болгуулах хүсэл тавьсан чинь ингээл ийм зургийг оруулаад гсэн чинь зэрэг ийм гоё болгож ийлээ. Энд ч одоо бас л харьцангуй гоё болгож байгаа шүү. За тэгээ 26 оны шинэ жилийн мэдчилгээний зураг гаргаад өг гэсэн чинь нэг юм гоё юм гаргаж өгсөн. За энэ яг миний даатгалын тухай нэг юм асуусан. Нэрвэл мэдээ даатгалын тухай. Энэ бас Amazon дээрээс нэг юм буцаах тухай юм асуусан байна. Нэг Монгол киноны сабтайтл асуусан байна. Байгууллагын тухай нэг юм асуусан байна. Ийм одоо ямар хэлбэр байдаг юм бэгийг асуусан байна. Энэ бас их гоё тайлбарлаж байсан. Тэгээд нэг hard drive selection network attached storage гэдгээр юм асуусан байна. Хоёрын зэрэгт энэ бактериал хоёрын аль нь их вэ гэж асуусан. Тэр бол бас ханал тайлбарлалцсан. Жижиг тоон дээр бол хоёрын нэг нэг хэсэг юм бол энэ бактериал бол хамаагүй их гэж хэлж байгаа юм. Одоо хямдхан шиг үн буюу бүр үнгүй вебсайт хийх ямар технологи хэрэглүүл зүгээр вэ гэж хэлэхэд ингээл сайхан гэлжиж өгчээлээ. За тэгэл эрүүл мэндийн тухай ч юм уу. Ерөөсөө юу ч асууж болно. Хамгийн гол сайхан нь ChatGPT болоод бусад энэ чатны аппликейшнууд бол ялангуяа ChatGPT бол монгол хэлээр маш сайн ойлгодог. Монголоор айгүй боломжийн тайлбарлалцдаг. Тэр нь одоо манайханд их хэрэгтэй. Тэгээ одоо энэ одооны хүүхэд залуучууд бол үнэхээр гоё сайхан боломжууд байна. Зүгээр л бүх төрлийн мэрэг чиглэлээр бүхнийг мэддэг мундаг багш хүн, инженер хүн асуух асуултанд чи хариулахад бэлэн хажууд чинь үргэлж байж гэн гэж төсөөлөхөд ямар их боломж таадны өмнө байгаа нь нэгдэж байгаа нь илэрхийлэн бүгдээрээ сайхан ашиглаарай гэж уриалаад энэ видеог дуусгая да. За ашиглаарай.